Сайн байцгаана уу энэ байна. Тэгээд үнэхээр сонсогчныг болгоны үнэхээр чихийг нээж өгөрөө эзэн маань. Тэгээд зүрх сэтгэлийг бас бэлдэж өгөрөө гэж онцгойлон залбирч байна. Өнөөдөр хийх гэж байгаа сэдв бол тахлын ширээний талаар байгаа. Тэгээд та бүхний ялангуяа шингэрийн дээр тахлын ширээний талаар бараг ярьдаггүй, дурддаггүй болохоор хүмүүс нэг мэддэггүй байгаа. Тэгээд ер нь бол бас яг цагаатлахаар тийм биш. Эзэн надад тахлын ширээний тухай илчилж өгөөд би маш их уншиж судалсан байдаг. Тэгээд мэддэг тоолондоо ямар сонин бэ тахлын ширээний чинь тухай ойлголтыг бид нар бүр эхнээсээ ерөөсө судлаагүй мэдээгүй хараагүй өнгөрцөн биш үү? Ямар их байд юм бэ гэж харж байсан. Тэгээд та нар хэрвээ хуучин гэрээнээс тахлын ширээний тухай хайж унших юм бол хаа явсан газраар тахлын ширээ босгоод явсан байдаг. Тэгээд хамгийн анх бол ноо ингээд нөгөө замнаасаа гараад тухайн арганаасаа гараад тэгээд тахлын ширээг анх эзэнд босгосон байдаг л дээ. Тэгээд жишээлбэл эндээс уншиж өгье. Ноо эзэн зориулан тахлын ширээ босгож бүх цэвэр амьтад бүх цэвэр шуудаас аваад тахлын ширээн дээр шатаал дахил өргөв. Тэгэхэд эзэн тааламж данхлан үнрийг таашаан сойрхож дотроо айлцсан. Би хүн төрлөختнөөс болж газрыг дахин хизээж харахгүй. Хүн зүрхний хандлага бүр багаас нь бузар муу байдаг. Би хамаг амьтныг урдих шигэ дахин хизээж устгахгүй. Газар дэлхийн байсан цагт тарай тарих ба ургац сурааж хүүтэн ба халуун, зам ба өвөл өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэх болно гэж амсмын Эхлэл номын 8:20-22. Тэгэхээр тахлын ширээ босгож эзэн тахил өргөх үед анхлын үндрийн үнэхээр үнэрсэн эзэн юм өөр шийдвэр гаргаж байгаа. Тэгэхээр үнэхээр дахиж газар дэлхийг харахгүй шүү гэж амлаж байгаа. Тэгэхээр ихэнх хүмүүс бол тахлын ширээний ойлголтыг болохоор Иесус тахил дээр өргөгдөөд дахиж өргөл өргөх шаардлагагүй болсон гэж хэлдэг л дээ. Тэгвэл сайн харъя. Тэгвэл өргөл өргөхөө болсон бид нар өргөл өргөсөн хэвээрээ л байгаа. 11 өргөцгөө, өөр хайрын өргөл өргөцгөө гэд улам урамшуул заасаар л байдаг. Тэгэхээр бид нар үнэхээр гим нүглийн өргөл өргөхөөр шаардлагагүй болсон. Яагаад гэвэл Иесус энэ бүхнийг төлсөн байгаа. Тэгвэл та нар Матай 5:23-24 харъя. Эмээс хэрв чи тахлын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ахтууд чинь байгааг санвал өргөлөө тахлын ширээний өмнө тавиа орхиод замаараа буц. Эхлээд ахтуудтэйгээ эвлэр дараа нь ирж өргөлөө өргөө гэж Матай номын 5:23-24 дээр бичжээ л дээ. Тэгэхээр шинэ гэрэн дээр сайн түүж унших юм бол хэд хэдэн тухай өргөлийн тухай гарсан байдаг. Үнэхээр газар дээр юу албан тэр нь тэнгэрт холбогдно гэдэг нь ч гэсэн үнэхээр аалтар буюу өргөлтэй холбоотой байна гэдгийг би бас ойлгосон. Тэгээд саяхан бас нэг та бүхэн энэ подкастер хийжсэн би үнэхээр дээр байгаа тэр тахлын ширээг би харсан үнэхээр хүний гараар үлдээгүүдэд тахлын ширээг. Тэгээд хажууд нь үнэхээр тэргүүн тахилжуулах Иесус зогсож байсан. Тэр үнэхээр сүрдмээр маш хэзнээс имэж баг хүчгүй гэж яажсэн тухайгаа танд бүхэнд хэлжсэн. Тэгэхээр ер нь бол тахлын ширээ ялангуяа сүм чуулганд ядгийн өргөл өргөдөг авдаг газруудад бол тахлын ширээ заавал байх ёстой байх нь л дээ. Тэгээд жишээлбэл Авраамын тухай харъя те. Анх тахлын ширээ босгосон газар Авраам очиол те. Эхлэл 12:7 эзэн Авраамад үзэгдэн би чиний өр хүүхдэд энэ нутгийг өгье гэж альдж байгаа анх амлаж байгаа. Тэгэхэд Авраам өөрт нь үзэгдсэн эзэн зориулан тэн тахлын ширээг босгожээ. Тэгэхээр тахлын ширээ бол эзэн зориулж босгодог байх нь л да. Тэгээд тахлын ширээ байгаа газар дээр очиж дууддаг. Жишээлбэл Эхлэл 13:4 харах юм бол тэр нь түүний анх тахлын ширээ босгосон газар байжээ. Тэнд Авраам эзнийг дуудаг гэж. Тэгэхээр тахлын ширээ гэдэг нь та үнэхээр эзэнтэй ярихын тулд заавал тахлын ширээ босгох албатай биш мэдээж. Та эзнийг хизээл бол хизээ хаан бол хаан дуудаж болно. Гэхдээ тахлын ширээ гэдэг ойлголт нь заавал том тахлын ширээ биш. Ерөнхийдөө бол зүгээр л жижиг төсөөлөл ч юм уу жижигхэн зүгээр презентацийн буюу зүгээр жижиг зүйл бас байж болно. Тэгээд ихэнх бөө мөргөл ч юм уу янз бүрийн харын шашныхан лам хургуу дандаа тахлын ширээ босгож тэн дээр дахид өргөж тэгжээ тэр харанхуй сүнсүүдийг өдөртөө заалж гэдэг юм уу те янз бүрийн үйлс үлддэг байж байгаа. Хараал юу гэдэг тэр бүгдийг. Тэгэхээр тэр бүх зүйлийг тахлын ширээ дээр босгож үлддэг. Тэгэхээр ер нь бол яг итгэгч нараас тэр тахлын ширээний ойлголтыг авч хайсан болохоос биш бусад бүх шашинд юм уу бусад ойлголтон дээр хэврээ байж л байдаг. Тэгэхээр тэрийг нууж байгаа нь хинбэ гэдэг бол амар сонио. Ер нь бол тахлын ширээний ойлголтыг ерөөсөө суух дараа нэгсээ нуугаад дараад итгэгч нараас гэдгийг их мэдлээс нь зайлуулах гэж оролцсон тийм ойлголт байгаа байна гэж хэлсэн. Боддог. Яагаад гэвэл би тийм биш бол эзэн намайг тахлын ширээний тухай уншаа гэж хэлэхгүй. Анх намайг Тэнгэр сарын талаар уншаа гэдэл
Библиэр дүрэн тэнгэрчлүүд юм билээ. Тэднэртэй хамтарч ажил гэсэн чи би бараг л боломжгүй штэ гэж бодож исэн. Тэгээ дараа нь яг энэ тахлын ширээний тухай уншаад ойлгоод маш их тэмэлчилт аваад би тэгээд бүр эзэн минь энэ чинь шинэ гэрээний хүмүүст хэлэх юм бол хизээж ойлгохгүй маань намаа барал гаж буруу сургууль зааж ингэж бодох юм байна. Та надад юу хэлнэ гэж хэлсэн. Тэгээд үнэхээр тахлын ширээний тухай ойлголтыг хаах тусам олон төрлийн тахлын ширээ байдгийн байна. Тэрийг яаж босгох юм бэ? Тахлын ширээ хамгаалтын тахлын ширээ үнэхээр тэр бас өргөл өргөдөг тахлын ширээнүүд байна. Үнэхээр гим нүглийнээс бусад бүх тахлын ширээ ч юм уу тэр тахлын ширээ байх боломжтой гэдгийг би мэдж авсан. Тэгээ Йогийн багны тухайн тэр хүртэл уншихад бол тэрийг би байдаг гэж юусоо бодоогүй. Тэр сүнсэн дээр тэр нэг л газар байсан зүйл дахиж одоо сүнсэн дээр байдаг баган гинтер гэж юусоо бодоог би өөрөө сүнсэд энэ төр очиж өөрөө хурж мэдчихэж бид тэрийг ойлголтыг авсан байгаа. Тэгэхээр та бүхнийг бас тахлын ширээний тухай ойлголтыг бас сонсороо үзээрэй гэж хэлмээр байна. Зүгээр нэг теологийн ойлголт биш. Ингээ байдаг байсан байх биш. Эн чинь байх ёстой байна гэж бодож үзээрэй. Тэгээд бас өөрөө уншаараа. Тэрнээс биш зөвхөн намайг сонсохгүй яагаад вэггүй л та өөрөө уншиж мэдэх юм бол бүр гайхширч одно. Тэгээд үнэхээр тахлын ширээний ойлголтын талаар бас хичээлүүдийг бас сурцаж бас болно. Тэр үедээ би үнэхээр гайхсан байгаа шүү. Тэгээд эзэн та бүхэнд тахлын ширээний ойлголтыг хилчилтэйг бас та харуулж сонсож өгөөрөө тэр хүмүүст тэгээд бас өөртөө уншаараа. Тэгээд яаж хийдгийг бас би дараа зааж өгье подкастн дээр. Тэгээд хамгийн гол нь энэ тахлын ширээний ямар нэгэн тийм ричуал ч юм уу те гаж буруу юм хийх гэж байгаа биш. Зүгээр одоо эзэн дээр газар дээр юу албан тэр тэнгэрт холбогддог гэсэн үг. Тэгээд тахлын ширээ бол бас утга учиртай зүйл юм байна гэдгийг би маш сайн ойлгосон байгаа. Тэгээд та бүхэнд бас энэ ойлголтыг өгөх гэж хичээлээ. Тэгээд эзэн тантай байг. Та үнэхээр мэрэгүү ухаанаар таныг дүргэж өгөх болтугай.